За хэлцүүлгийн эхлэе. Ер нь бол бид бүхэн дунд анги буюу 11-аас 14 насны хүүхдүүдийн сэтгэл зүй бусад нийгмийн сургуульд орсон асуудлын талаар хэлүүлээ. Эцэгчүүдээс нийтлэг ирсэн асуултын хариултуудыг холбогдох мэргэжлэнүүд зочдоос авъя. За миний нийтлэг асуулт бол сэтгэл зүйч Батчимэг гэс байна. 11-аас 14 насны хүүхдүүд яагаад уруулдагдаж эрсдэлтэй зан үйл рүү жишээ нь тоглоомын донтох, ариг тамхи сонирхох зэрэг татагдж эхэлдэг вэ? Энэ нь сэтгэл зүй тархины хөгжил орчны нөлөөтэй ямар холбоотой вэ гэсэн асуулт байна. За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээд амралтынхаа өдөр өөрийнхөө үнэтэй цаг цавыг зарцуулаад өөрийнхөө төлөө, хүүхдийнхаа төлөө, гэр бүлийнхаа төлөө энэ дээрээ цагаа зарцуулаад сууж байгаа та бүхэндээ баярлалаа. Баяр хүргэе. Бүгдээрээ бие тий. За хүүхэд эрсдэлтэй шийдвэр гаргах, эрсдэлтэй зан үйлд одоо өртөхтэй энэ магадлал нь бол айгүй олон зүйлээс шалтгаалтай байдаг. За эхнийх нь бол хүүхдийн нөгөө тархины хөгжилтэй холбоотой. За хүүхдийн одоо альва зүйлийг анализ дүгнэлт хийх, урьдчилан таамаглах, асуудлыг урьдаас ингээд харах ийм чадвар нь насан туршидтэй харьцуулахад хангалттай хэмжээгээр хөгжөөг байдагтай холбоотой эрсдэлтэй шийдвэрүүдийг гаргадаг. За мөн дараагийн нэг шалтгаан нь болохоор өсвөр насны, шилжилтийн насны хүүхдүүд найз нөхдөдөө харьяалагдах хэрэгцээ асар өндөртэй байдаг. За тэр найз нөхдөдөө одоо харьяалагдж байна. Бид эдний дунд ямар нэгэн байр суурийг эзэлж байна бид тэдэнд үнэлэгдэж байна гэсэн энэ мэдрэмжээ авахын тулд энэ мэдрэмжээр авснараа хүүхэд өөртөө итгэлтэй болох, өөрийн үнэлэмжийг сайжрах энэ нь ингээд шалтгаалж идэг гэсэн. Тэгэхээр энэ нөгөө хэрэгцээгээ хангахын тулд найзуудтайгаа дагаж шийдвэр гаргах, тэднийг дагаж одоо найзууд маань ч гэсэн гэж байгаа юм чинь би ч гэсэн адилхан ингээд шийдвэр гаргах нь зөв байх гэж бодоод ийм шийдвэрүүдийг гаргадаг. Ийм бас нөхцөл байдал байдаг. За мөн ямар нэгэн зүйлд хүүхэд донтох, хамааралтай байх, одоо жишээл утасны ард маш олон цагийг өнгөрөөх, интернет орчин маш олон цагийг өнгөрөөх эдгээр нь бол цаана ямар шалтгаантай байдаг вэ гэхээр сэтгэл зүйн суурь хэрэгцээ болох хайрлагдах, ойлгогдох ер нь миний орчин тойрон ээж автайгаа харилцаа энэс авж байгаа мэдрэмжүүд нь бүхэлдээ аюулгүй юм гэдгийг мэдэрснээрээ хүүхэд өөрийгөө тайван байдлаар сайхан байдлаар аз жаргалтай байдлаар мэдэрдэг юм байна. Энэ мэдрэмж хангалтгүй болоод ирэхээр хүүхд бол төрийн өөрийгөө ингээ ухамсарлахгүй шүү дээ яг тийм байна гэдгээ дотор нь дотоод зөрчилдөө явагдаад маш хэцүү зүйлийг мэдрээд ирэхээр тэрийг мартах зорилгоор тэрнээсээ зугдах зорилгоор ямар нэгэн зүйлээр орлуулж донтдог. Буюу тэрэнд удаан хугацаагаар цагийг зарцуулдаг байна. Тэгэхээр хэрвээ хүүхэд нь утсан донтоод дэлгэцийн өмнө маш их цагийг зарцуулаад байгаа бол эцэгчүүд юу гэж ойлгох ёстой вэ гэхээр энэ хүүхдийн сэтгэл зүйн суурь хэрэгцээ хангагдахгүй байх өндөр магадлал байна гэсэн үг. Би хүүхдэд чанартай цагийг зарцуулах байдал маань бага байх шиг байна За мөн би энэ хүүхдийг сонсч дөө ойлгож байгаа гэсэн мэдрэмжийг төрүүлж гинүү гэдэгтээ айгүй анхаарлын тэмдгийг өөрсдөндөө өгөх ёстой байх. За мөн өсвөр насны хүүхдүүд болон шилжилтийн насны хүүхдүүд маань одоо эрсдлийн зан үйлийг хий гэж одоо жишээлбэл веб татъя гэж бодъё тэгэнгүүт энэ вебийг хүүхэд сонирхоод татаж үзэж болох байхгүй юу? Гэтэл эцэг их нь маш сайн ажилдаг, хүүхдүүдийн ажилдаг, сэтгэл хөдлөлийн хэрэгцээг нь хангадаг, мэдрэмжээ илэрхийлэх боломжийг нь олгодог эцэг эхчүүдийн хүүхдүүд нь яадаг вэ гэхээр тэр эрсдэлтэй зан үйлийг зүгээр нэг тушиж үзэж болдог. Зүгээр тушиж үзнэ. Би сороод үзчихээ сонирхолтой юм шиг гэдэг чинь. Гэхдээ цаашаа явдаггүй гэсэн үг. Тэгэхээр бид нэр суураас нь ахуулаа хүүхдүүдтэйгээ хэрхэн яаж ажилласан бэ? Яаж сэтгэл хөдлөлийн сэтгэл зүйн хэрэгцээг хангасан бэ гэдгээс шалтгаалаад энэ насн дээр хүүхэд эрсдэлтэй тулгарх уу буюу гэдэг нь бас асар их шалтгаална. За эрсдэлтэй зан үйл рүү бол хүүхдэд анхаардаг эцэг эхчүүд хүүхдүүд бол татагддаггүй байх нэ гэж учир ойлгож болох нь. Тэгээд хоёр дахь асуулт нь шилжилтийн үед гарч буй зан төлөвийн өөрчлөлтүүдээс аль нь хэвийн, аль нь эрсдлийн дохио вэ? Эцэг их асран хамгаалагч яг юуг нь анзаарах ёстой вэ гэсэн асуултыг эцэгчүүд бас ирүүлсэн байна. Энийг та товч хариулж өгөө. За тэгэхээр шилжилтийн наснаас эхлээд хүүхд
хүүхдэд маш олон хоёр том өөрчлөлт явагддаг. Бие махбодын болон сэтгэл зүйн өөрчлөлт. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр дааврын өөрчлөлт гэдэг юмтай холбоотой гэсэн. Дааврын өөрчлөлт явагдаад бие махбод нь өөрчлөгдөд ирэхээр хүүхдийн ааш авирн, совломтгай, уур уцаар тай болдог, ээж аваахаа өдөс зөрүүдэлдэг тийм. За жишээлбэл одоо энэ жилжилтийн насны хүүхдтэй, өсвөр насны хүүхдтэй ээж аваа сууж байгаа анзаарсан бол өмнө нь бол таны эд гэсэн хоолыг идээл тий өмс гэсэн хувцсыг нөмсөд хамаатны өдрөг хургаа дагаад явъя гэж шууд дагаад явал танихаар болдог гэсэн бол одоо энэ цагаас эхлээд ихгүй илүү их ганцаараа байхыг хүснэ, илүү их найзуудтайгаа цагийг өнгөрөөхийг хүснэ, илүү өөрөө шийдвэр гаргахыг хүсдэг болж байгаа гэсэн үг. Тэгэхээр шилжилтийн насны хүүхдүүдийн хэвийн зан үйл нь бол бие даасан байдлыг эрхэмлэн, найзуудтайгаа байх цагийг эрхэмлэн, тэгээ өөрөө шийдвэр гаргана, өөрөө ямар нэгэн зүйлүүдийг туршиж үзнэ, хобби сонирхол нь өөрчлөгдөн, гадаад үзмж нь өөрчлөгдөн гэдэг ч юм. Эдгээрүүд бол хэвийн гэсэн. Эрсдэлтэй зан үйлүүд юу вэ гэхээр маш удаан хугацаагаар хоосон мэдрэмжтэй байх, хэн нэгэнтэй харилцаа өгсгүй байх, өөрийгөө тусгаарлах, хичээлдээ явах дургу болох, хичээлээ таслах, тэгээ энэ удаан хугацаагаар давтагдах, за мөн амиа хорлох, бодол бий болох, амиа хорлох тухай ярих, өөрийгөө гэмтэх, иймэрхүү эрсдлүүд 2-7 хоног бөгөөд түүнээс дээш хугацаагаар үргэлжлэх юм бол энийг маш том анхаарлын тэмдэг гэж харж үзээд магадгүй таны мэдлээс та ярилцаад шийдэж чадахгүй, таны мэдлээс стрессийн шиг мэдрэмж төрөх юм бол мэрэгжлийн хүнд хандах хэрэгтэй гэсэн. Тэгээ мэрэгжлийн хүнд хандж байгаа нь хэвийн зүйлээ. Ерөөсөө ч мэдрэл мутаас одоо тийм хүмүүс сэтгэл зүйчд ханддаг гэдэг ойлголт бол одоо орчин үеийн нийгэмд бол хоцрогдсон. Харин ч өөрийнхөө төлөө